Өглөөний мэнд өргөө зөвштэй ажлын хөтөлбөр маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өглөөний мэнд хоёроо. Өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр шинэ 7 хоногийн эхэнд та бүхэнд хэрэгтэй мэдээллийг та бүхэнд бид хүргэх болно. Тэгэхээр хамгийн ихний мэдээ бол хөрөнгөний зах зээлийн мэдээ байгаа. Ямар нэ? Хөрөнгөний зах зээлээр сонь сайхан юу байна? За тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал дээр бол фьючерс зах зээлүүд төрүүлж онгоосон байдаг өглөөний. За ингээд Азийн фьючерс зах зээлүүдийг харж байхад бол одоо нэлээдгүй бас томох өсөлтүүдийг хийж ийн л да. Энэ болохоор яг юутай холбоотой юм гэхэлэр мэдээж нэг сонирхолтой бол мэдээлэл гарсан байж байгаа. За ер нь бол яг хуу сүүлийн 2 жил гаруй хугацаанд бол ингээд өглөөний нэвтрүүлэг хийж байхад бол одоо Азийн зах зээл дээр ийм томоохон бас өсөлтүүд орж ирсэн маш цөөхөн байсан. Тэгэхээр энэ бол одоо маш сонирхолтой мэдээлэл байж таараа. Тийм учраас чухал байна гэж үзэж байгаа учраас хөрөнгөний зах зээлүүд дээр бол томоохон өсөлтүүд бол орж байна. За тэр дундаа бол яг одоо бидний харж байгаагаар Японы болон за Солонгосын энэхүү индексүүд, Kospi индекс, за Nikkei 225 индексүүд бол томоохон өсөлтийг бол хийж байгаа харагдаж байна. За үүнээс гадна бол Австралийн бүс нутгийн гэдгээрээ бол Австралийн зах зээл эерэг хандлагатай байна. За Шанхайх ч гэдэг юм уу. За өнөөдрийн хувьд бол Хонконгийн Хансен индекс бол бас баярын өдрүүдтэй холбоотойгоор бол хаалттай байна. За ингээд бусад индексүүд бол фьючерс зах зээл дээр бол маш хүчтэй өсөлтүүдийг үзүүлж байна. Тэгэхээр бүгдээрээ бас энэхүү мэдээллээ яг ямар мэдээлэл гарсантай холбоотойгоор өссөн гэдгээ ярьчаад идлээ. Зурган дээр нь бас тайлбарлаж ярих гэж бодож байна. Тэгэхээр хөтөлбөрийн хамгийн ихний хэсэг болох мэдээж гол хэсэг бол бидний анхаарах хөдөлгөөн гэдэг нэртэй хэсэг байгаа. Энд бид 3 гол сэдвийг авч сонгож ярилцдаг байгаа тийм. Тэгэхээр хамгийн эхлээд Япон улс эмэгтэй ерөнхий сайдтай болох ч шиг байна тийм. Энэ амралтын өдрүүдийн дэлхийн нийтийн хамгийн гол анхаарал хандуулсан сэдв бол яхаа аргагүй энэ байлаа. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгуудын удирдах албан тушаалыг эмэгтэй хүн анх удаа. Ялангуяа Япон улсад эмэгтэй ерөнхий сайд болно гэдэг нь бол айгүй сонирхолтой мэдээлэл байлаа. За яг энэ юу болоод өнгөрсөн бэ гэдэг мэдээллийг эхлээд та бүхэнд хүргэх зүйтэй болов. За Япон улсын одоогийн ерөнхий сайд албан тушаалаас буухаа огцорхоо бол аль хэдийн мэдэгдчихсэн байсан. За тэр утгаараа Японы одоогийн эрх баригч намын даргын сонгуул бол өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдаж өнгөрлөө. За энэ амралт сонгуульд нийтдээ 5 нэр дэвшигчнээс нэг нь эмэгтэй байсан. За 4 нь эрэгтэй хүн байлаа. За ганц эмэгтэй байсан Такахичи Санай ялалт байгуулснаар за одоогийн байдлаар Япон улсын эрх баригч намын дарга болж байна. За ингэснээр тус улсын дараагийн ерөнхий сайд болох боломжтой боллоо. За яг одоогийн байдлаар бол албан ёсны албан тушаал бол авч эхлэегүй. 10 дугаар сарын 15-нд парламентын хуралдаан явагдаад за ерөнхий сайдыг томилох хэсэг санал хураалт явагдах юм байна. За энэ санал хураалтын дараачаар бол за яг албан ёсоор бол үүрэгт ажилд орж эхэлнэ гэж зарим их сурвалжуудын мэдээлж байгаагаар бол ерөнхийдөө эрх баригч намын дарга учраас бол ерөнхий сайдаар томилогдох нь бол зүй ёсны тодорхой асуудлаа. Тэгэхээр ерөнхийдөө бол Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд тодорлоо гэж томоохон хэвлэлүүдээр бас тодтогдож байна. Тэгэхээр энэ хувь хүний талаарх мэдээллийг бас бидэнд хуваалцаж мааж. Тэгэхээр ерөнхийдөө энэ Такахичи Санай гэж яг ямар албан тушаалтай, ямар албан тушаалуудыг хашиж ирж ирсэн юм хтэй. Их сонирхолтой навдартай хүн байсан. За одоо л 64 настай. За тэгээ улс төрийн карьерийнхаа өмнө бол телевизийн хөтлөгч. Тэгээ хамгийн сонирхолтой нь металл хамтлагт бөмбөрчин идэг байсан юм байлээ. Тэгээ энэ бол их сонирхолтой мэдээлэл байсан. За тэгээд улс төрд яаж орсон бэ гэхээр 1980-ад оны үед Америк нэгдсэн улс Японы худалдааны маргаа эд өрнөх үеэс ер нь бол улс төр нийгмийн харилцааг сонирхож эхэлсэн. За тэгээд Их Британий алдарт ерөнхий сайд Тэчрийн шүтэн бишрэгч гэдгээ бас олон нийтэд нээлттэй зарладаг ийм эмэгтэй байгаа. За тэгээ 1992 онд анх удаа парламентын сонгуульд өрсөлдөөд ялагдвал хүлээж исэн. За гэхдээ 1996 онд либерал арчсан намд элсэн орсон байдаг. За түүнээс хойш одоо нийт 10 удаа парламентод сонгогдсон байгаа. За засгийн газарт олон удаа сайдын одоо албан тушаал гашсан туршлагатай. За жишээлбэл худалдаа аж үйлдвэрийн сайд, дотоод эрх харилцаа холбооны сайд хийж исэн. За хамгийн сүүлд гэтэл эдийн засгийн аюулгүй байдлын сайдаар ажилласан юм туршлагатай байгаа. За энэ жил 3 дахь удаага нэр дэвшээд ингээ ялалт байгуулсан. За одоо түүний томилгоог баталгаажуулж явсны дараа Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болох нь бол ингээд тодорхой болж байгаамаа. За аюулгүй байдлын асуудлыг чухалчилж дөрвөсөд болон ижил хөөснүүдэд халтай байр суурьтай өнсрөг үзэлтэй одоо улс төрч гэдгээрээ алдартай. За тэгээ эрэгтэйчүүд амаас одоо энэ улс төр болон нийгмийн сэтгэл зүйтэй Японд бол эмэгтэй хүн ингээд төрийн одоо тэрүүн одоо тушаалд одоо томилогдох нь бол мэдээж яах аргагүй одоо олон улсад төдийгүй Японд маш сонирхолтой анхаарал явдал ихэд болж байгаа. Тэгэхээр AP агентлаг дээр ийм сонирхолтой нийтлэл гарсан байлаа. За хэдийгээр Япон улсын ерөнхий сайд эмэгтэй үнээр сонгогдож байгаа боловч энэ бол феминист
үзэл гаралтай хүн биш ээ. Тэгэхээр бас феминистүүдийн хувьд бол бас тийм сайн мэдээ биш ээ гэдэг тийм сонирхолтой нийтлэлийг бичсэн билээ. Тэгэхээр Япон улсын эдийн засгийн талаар үргэлжлүүлээд ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр одоогийн яг шинээр томилогдох ерөнхий сайд яг ямар нөхцөл байдалтай эдийн засгийг хүлээж авч байна? За тэгэхээр Япон улсын хувьд бол бас сүүлийн жилүүдэд ер нь бол нэг 15 жилийн хугацаанд бол эдийн засгийн бол маш хэцүү байдал руу бол шилжсэн гэж ойлгож байна. За энэ ч одоо тэрхүү тоон дата мэдээллүүдээр бол маш батлагдаад гарч идэг. Тэгэхээр өнөөдөр бид нар яг Японы энэ GDP гэж хэлээд байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний бас өөрчлөлтийг энэ хүү дэлгэцэн дээр бас харъя гэж бодож байна. Тэгэхээр энэ хүү өөрчлөлт нь бол яг өнөөгийн байдлаар бол сүүлийн одоо улирлын буюу за 2 дугаар улирлын 25 оны 2 дугаар улирлын байдлаар бол Японы эдийн засаг 1.2%-аар бол өслөө буюу за ерөнхийдөө бас удаашралтай байгааг бол үүнээс харж болно. За гэсэн хэдий ч бол шинжээчид илүү 1.7%-аар л өснө гэж бол хүлээжсэндээ харьцуулахад бол бас дажгүй сайн үзүүлэлт. За гэсэн хэдий ч энэ бол одоо яг улс орнуудын хувьд бол 1.2%-аар өснө гэдэг бол өөрөө маш удаан байгааг бол илэрхийлж байгаа. За дотоодын нийт бүтээгдэхүүн бол одоо юу гэдэг тэр хурдаар тодорхойлогддог ойлголт. За бид нар бас дэлхийхийг, за олон улсынхыг бас ингээд дотоодын нийт бүтээгдэхүүнээр хардаг бол энэ 1.2-оор өснө гэдэг бол за удаан ойлголт юм байна гэж ойлгож байна. За түүнээс гадна бол trade balance гэдэг буюу худалдааны тэнцэл гэдэг ойлголтоор бол тухайн улсын эдийн засгийг бол тодорхойлж идэг. За бидний энэ хүн харж байгаа график зураг дээр бол trade balance бол харагдаж байна. За trade balance бол яг өнөөгийн байдлаар бол хасах 234 одоо биллион буюу тэрбум одоо йенээр үнэлэгдэж байгаа. Тэгэхээр сүүлийн 3 сарын хугацаанд бол харьцангуй бас энэ хүн нөхцөл байдал бол сайжирж байгаа боловч за ерөнхийдөө хасах дүнтэй байгаа гэдэг нь бол өөрөө нэг тийм сайн үзүүлэлт биш. За ингээд харахаар бас арай нэг гайгүй сайжирж байгаа эдийн засаг дээр бол Такачи Санаиулыг очих ийм магадaltaй байна гэж бол бас олон улсын шинжээчид дүгнж явах шиг байна. За үүнээс гадна бол хамгийн гол ойлголт бол яг Японы йен долларын эсрэг ямархуу үзүүлэлттэй байгаа гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр 2011 онд байсан одоо юу гэдэг $1 тэнцэх йен бол 75 орчим байсан. За өнөөдрийн байдлаар бол энэ 150 болж байгаа буюу ерөнхийдөө 2 дахин одоо үнэтэй болсон гэж ойлгож байна долларыг. Тийм учраас Японы эдийн засагт ямар асуудал байгаа юм гэхээр одоо яг валютын үнэлгээ байгаа. Валютын үнэлгээ бол өөрөө яг ийм нөхцөлтэй байгаа учраас эдийн засаг бол тэнч сайнгүй байгаа гэдэг бол үзүүлэлт байгаа. За үүнтэй холбоотойгоор бас Японы төв банкнаас нь авч хэрэгжүүлж байгаа бодлогууд бол илүү өөрсдийнхөө энэ хүү валютыг сайжруулах гэдэг одоо зорилго руу ерөнхийдөө зорж ийн гэж ойлгож болно. За ингээд өнөөдрийн байдлаар бол өнөө өглөөний байдлаар түрүүн би нэг сонирхолтой мэдээлэлтэй холбоотойгоор бас тайлбарлая гэдээ хойшин тавьсан. Тэгэхээр Nikkei 225-ын индекс яг одоогийн байдлаар 4 орчим хувиар өссөн байна. За яагаад тэгэхээр мэдээж Такачи Санаи шинэ ерөнхий сайд болохтой холбоотойгоор бол энэ хөөс орж байгаа гэж харна. За үүнээс гадна бүх цаг үеийн буюу одоо хамгийн дээд ханшиг бол дахин тогтоож байна. За одоо түрүүний байдлаар харах юм бол эдийн засгийн нөхцөл байдал тийм сайнгүйч гэсэндээ за хувьцааны зах зээл бол маш өндөр өсөлтийг бол үзүүлээ явж байгаа. Маш өндөр хүлээлттэй байна шүү дээ. Тэгэхээр энэ юутай холбоотой юм гэхээр ерөөсөө энэ доллараар үнэлэгдэж байгаа тэрхүү одоо йений үнэлгээ бол одоо буугаад байгаатай холбоотойгоор ерөнхийдөө Японы компаниуд бол бас хямдраад байгаа нөхцөлийг бол харуулж ийн гэж ойлгож байна. Тийм учраас урд нь одоо юу гэдэг 75 йен $1 тэнцдэг байсан бол өнөөдөр 150 йен $1 тэнцэж байгаа учраас хөрөнгө оруулалтууд бол маш их орж ирж байна Япон руу. За өнөөдрийн байдлаар бол 4%-аар нэг өдрийн дотор 4%-аар өснө гэдэг бол энэ өөрөө индексүүдийн хувьд бол маш томоохон өсөлт. За энэ бол цаашдаа бас үргэлжлэх хандлагатай байна гэж бас гадны их сурвалжуудаар бас мэдээлж байна л да. Тэгэхээр Японы яг одоогийн ерөнхий сайд Шигеро Ишибагийн хувьд Америк нэгдсэн улстай худалдааны хилцэлд хүрсэн байгаа тийм. Тэгэхээр яг энэ гайлын тарифын асуудал ер нь бүгд Америк нэгдсэн улстай ер нь ямар хилцэлд хүрчихсэн байна? Ер нь Японд хэр ашигтай байна? Ер нь Японы хувьд бол мэдээж эдийн засгийн томоохон хэсгүүдийг нь автомашины үйлдвэрлэлүүд эзэлдэг. Тэгэхээр Японы автомашины үйлдвэрлэлүүд Америкийн зах зээл рүү орж ирэхэд энэ худалдааны хилцэл бас хэрхэн яаж нөлөөлж байгааг тэр талаарх мэдээлэл бас бид.
Тэгэхээр сая 9 сарын 4-нд болсон үйл ажиллагаагаар бол яг эцэлсэн гэж ойлгож байна. За өнгөрсөн 4-р сараас хойш бол дэлхий дээр бол яг энэ Америкийн тарифын асуудал маш хүчтэй яригдчихсныг бол та бүгд мэдэх бах. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдлаар бол ямар ч гэсэн Япон улс дээр бол 15% татвартайгаар бол эцэлэгдсэн байж байгаа. За зарим орнууд бол яг өөрсдийнхээ энэ тарифын асуудлыг бол Америктай бол шийдэггүй явж байгаа. За Японы хувьд бол харьцангуй бас энэ тайван нөхцөл рүү бол шилжсэн гэж ойлгож болно. За 15% гэдэг өөрөө бас яг энэ тарифууд дундаа бол хамгийн доод хэмжээ буюу ер нь бол маш эерэг нөхцөлийг бол бүрдүүлж ийн гэсэн. Тийм учраас Япон болон Америк нэгдсэн улс хоёрын хооронд бол яг энэ худалдааны эдийн засгийн хэрэгэлт бол сайжрах ийм төлөв рүү бол шилжиж байгаа харагдаж байна. За 15%-аас бага байсан одоо татварууд бол мэдээж байгаа. За эдгээр бол өссөн буюу 15% дээр дүн дээр очсон. За 15%-аас дээшгээ байснууд нь харин эргээд бүр эерэг үзүүлэлт болоод 15% дээр очиж байгаа нөхцөл байгаа. Тэгэхээр Японы яг энэ хүү автомашин үйлдвэрлэлийн салбар дээр бол цаашдаа бас эерэг нөхцөлийг бол бас харж болохоор байна. За мэдээж Япон бол яг энэ гангийн төмөрлөгийн үйлдвэр түүнийгээ дагаад электрон, за автомашины үйлдвэрлэл гэдэг энэхүү салбарууд дээр бол одоо тэргүүлэгч улс. Тийм учраас бол яг энэ бол цаашдаа бол нэлээдгүй эерэг хандлагыг бол бүрдүүлнэ. За илүү их үйлдвэрлэлийн хүчин чадлыг бол нэмэгдэх нөхцөлийг бас харуулж энэ PCE индекс гэж байдаг. За энэхүү индексүүд бол 50-аас дээш хувьтайгаар гарч байгаа бол үйлдвэрлэл бол сайжрах тохиог бол өгж байна. Тэгэхээр шинэ ерөнхий сайд магадгүй цаашдаа Японы одоо сэргэлтийн эдийн засгийн сэргэлтийн ийм үе дээр ерөнхий сайд болоо да гэж харж байна. Тэгэхээр үргэлжлүүлээ хэмэл ойны талаар ярилцгаа. Тэгэхээр өнгөрсөн 5 дахь өдөр бид хөтөлбөрөөрөө хүргэжсэн цоошноор танилцуулагдсан Соро 2-ын талаар дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр Соро 2-ын талаар ярилцахаас өмнө дэлгэцэн дээр та бүхэнд нэгэн бичлэгийг үзүүлье. За хэрвээ та сошиал медиа дээр энэхүү бичлэгийг харсан бол за энэ бичлэгэн дээр байгаа хүний царай бол OpenAI компани гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагчдын нэг сайн майлтман байгаа. Тэгэхээр сайн майлтманы царай бүр хаасаг байна те. Тэгэхээр Сорогийн хувьд мэдээж одоогийн байдлаар зөвхөн Америк, Канадад нээлттэй байгаа боловч сошиал медиа тэр чигээрээ Сорогийн хэлсэн бичлэгүүдээр дүүрж байна. Үүний шалтгаан ер нь яг юу байв? Сорогийн талаар бидэнд тайлбарлаач. Ер нь generative AI буюу бүтээгч хэмэл оюуны хамгийн одоо гол өрсөлдөөн бол текст, зураг, за тэгээ бичлэг, код гэсэн юм дөрвөн төрөл дөрөнж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. За тэгээ энэ дундаас бол яг видео төрлөл оройхон гараа ширүүхэн дайрж байгаа гэж хэлэхэд болно. За тэгээ энэ чиглэлд одоогийн байдлаар олон өрсөлдөгч байгаа. Тэгээ хамгийн тэргүүлэх өрсөлдөгч бол мэдээж манай OpenAI-ийн Sora, за тэгээ Google-ийн Veo байгаа. За тэгвэл OpenAI яг өрсөлдөгчөөс хол тасрах яг нэгэн шийдлийг яг л 2023 он ChatGPT яаж тесрэлт хийсэн шиг танилцуулсан нь бол яг Sora байлаа л да сая. За тэгээд энэ бол одоо нэг ясандаа хэмэл оюун, за сошиал медиа, богино бичлэг буюу одоо бид бүхний одоо сайн мэдж байгаа Reels гэж байгаа тийм. Энэ гурвын одоо энэ цагийн хамгийн одоо төгс нийлбэр болж гарч ирж байгаа гэж ойлгож байна. За өөрөөр хэлбэл бидний сайн мэдих TikTok, за Instagram, Facebook-ийн Reels, за YouTube Shorts шиг одоо богино хэмжээний бичлэгийн платформ гэж ойлгоход болно. За тэгээ хамгийн том онцлог нь та өөрийнхөө бичлэгийг хиймэл оюунаар яг үнэхээр яг хүссэн байдлаараа хийж болно. За та дуулж чаддгүй байж болно, бүжгэлж чаддгүй байж болно. Гэхдээ та зөвхөн царайгаа оруулаад дэлхийн хэмжээний од шиг дуулж бүжиглэх бүрэн боломжтой байгаа. За тэгээ энэ апаар бүтээсэн бичлэгүүд нь бодит бичлэгээс хол үнэхээр ямар ч юм зөрүүгүй яг үнэхээр бодит бичлэг шиг байна гэдэг бол яг одоо олон нийтийн сүлжээгээр гол сэдв болж яригдж байна. За тэгээ түрүүн анагийн хэлсэнчлэн Америкийн нэгдсэн улс тэргүүтээ цөөн хэдхэн орны хэрэглэгчид яг тусгай урилгын юм кодоор одоо тийм white code-оор ашиглаж байгаа. За тэгээд нэг сонирхолтой болон гайхалтай мэдээд ойлгоход манай Android-ийн редакц маань энэхүү Sora-гийн одоо апыг тун удахгүй туршиж та бүхэн тэгээд одоо онцгой нийтлэл хүрэхээр бэлтэж байгаа. Тэгэхээр яагаад ийм онцгой байна вэ гэдгийг бас дахиад нэмж тайлбарлавал зөвхөн iOS үйлдвэрлэлийн систем дээр одоогийн байдлаар ажиллаж байгаа. За Канад болон Америкт байгаа хэрэглэгчид тусгай урилгын кодыг ашиглаад нэвтрэх боломжтой. За Sora аппликейшнийг татаад за татсныхаа дараа бид нар нөгөө Face ID ингээд утсаараа уншуулдаг шиг шууд ингээд өөрийнхөө нүрийг таниулах хэрэгтэй юм билээ. Тэгээ нүрийг таниулсны дараа одоо бидний профайл аватар гэдэг шиг Cameo гэдэг нэртэй бидний химэл оюуны аватарыг үүсгэж өгнө. Тэнгуут л би видеон дээр одоо ChatGPT-г ашиглахдаа prompt хийгээд generate хийдэг шиг тий өөрийнхөө prompt-ыг бичлээ. Би өөрийнхөө дүрсийг тэр бичлэгэн дээр ашиглаж байгаа бол за 8-тэй дараад тэгээ өөрийнхөө нэрийг бичингууд л таглагдаад гараад ирчин. Тэнгууд л тэр бичлэгэн дээр автоматар миний дүрс шууд ороод ирнэ. Энэ бол
нэг бичлэг үүсгэхэд за нэг 30 секундын бичлэг үүсгэлээ гэж бодоход би өнгөрсөн амралтын өдрүүдээр веб дээрх хөлбөрүүдийг нь ашиглаж үзлээ. Тэгээд нэг бичлэг үүсгэхэд ердөө 30-40 секунд шаардагдчихлээ. Тэгээ промптын хувьд ч гэсэн өмнөхөөс маш хялбар болсон бэл. 3-4 үсэгтэй промпт бичгээд л ямар ч алдаагүйгээр өндөр чанартай бичлэгнүүдийг үүсгэх боломжтой. За нэг асуудалтай хэд хэдэн зүйл байна. За одоогийн байдлаар хамгийн их яригдж байгаа зүйл нь мэдээж зохиогч эрхийн асуудал. Энийг хаанаас яаж сургасан бэ гэдэг асуудал. Мэдээж бид нар бичлэгнүүдийг нь харахаар яг сошиал медиаг санагдуулж байгаа. Тэгээ сошиал медиагийн ийм кат ихтэй эдитүүд гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ нэгдүгээр зохиогч эрхийн асуудал байна. Нөгөө талаасаа сошиал медиагийн маш том давалгаа ахиад эхэлж байгаа байна. Энэ нь юу вэ гэхээр бид нар өдөр тутамдаа одоо ингээд сошиал медиа платформыг ашиглахдаа нэг юм зомби байдлаар бичлэг үздэг, рил үздэг, ингээд 3-4 цаг зөвхөн юм хурууга хөдөлгөөл рил үздэг тийм байдалтай болчихж байгаа л бид нар бараг буцаагаад зомби шиг ийм видео бичлэг үйлдвэрлэдэг тийм болж хувирнаа гэдэг ийм нийтлэлүүдийг айгүй сонирхолтой өнцгөөс бас хүмүүс бичсэн байна. OpenAI компани ChatGPT-гээрээ $500 тэрбум үнэлгээнд хүрсэн байгаа. Одоогийн байдлаар 700 сая хэрэглэгчтэй болсон ChatGPT. Тэгэхээр энэхүү тесрэлт дараагийн давалгааг Sora бий болгоно гэдэг маш өндөр хүлээлттэй. Тэгэхээр Sora-гийн хувьд бол мэдээж хэрэглэгчдээс авж байгаа хүлээлт, фидбэкүүдийн хувьд бол иймэрхүү байна. Тэгэхээр яг одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа бичлэгнүүд бол бүгдээрээ Sora-гоор үүсгэсэн бичлэгнүүд. Тэгээд веб дээрх хөлбөрийг нь ашиглаж болно. Хамгийн гол нь одоогийн байдлаар үнэн. Тэгээд өмнөх мэдээллүүдээр бас ярьжсэнчлэн OpenAI компани юунд бэлдээд байгаа вэ гэдэг хөрөнгө оруулалтын мэдээллүүд гарч ирсэн шүү дээ. Яг иймэрхүү зүйлсүүдэд л бэлдээд. Маш олон хэрэглэгчид тэдний хэмлэйний платформыг хэдэн тэр бумаар ашиглана. Видео генерейт хийн, текст генерейт хийн. Тэгэхээр тэнд байгаа дэд бүтцүүдийг өдөр тутамдаа ашиглах тийм зүйлсүүдийг хийж байна гэдэг мэдээлэл. Тэгэхээр дараагийн мэдээлэл бол мэдээж дахиад Япон улстай холбогдож байна. Demon Slayer Японы аниме салбар дэлхийн нийтийг байлдан дагуулж байна. Зөвхөн тод жишээ бол энэ 107 дугаар сарын 12-нд Япон улсад нээлттэй хэлсэн. За олон улсад 9 дугаар сарын 12-нд нээлттэй хэлээ. Demon Slayer хэлээ. Тэгэхээр Demon Slayer яагаад тийм онцгой байна? Vox Media болон Polygon-ы 2024 оны 1-р сард гаргасан санал асуулгаар Gen Z үеийн ихний 42% нь за 7 хоног бүр аним үздэг гэсэн ийм судалгаа байгаа. За үүнээс гадна Sony-г эзэмшилтэй Crunchyroll стриминг компани гаргасан судалгаагаар дэлхийд даяар ойролцоогоор 1.5 тэрбум аним сонирхолтой хүн байдаг гэсэн ийм судалгаа байна. Тэгэхээр Nyogi-ийн хувьд Demon Slayer-ийн талаар хэр мэдэх вэ? Тэгэхээр яг би өөрөө яг энэ анимыг бас сайн мэдэхгүй л дээ. Ягаад тэгэхээр одоо юу гэдэг бидний үе яг энэ одоо жишээ нь аним бол яг бидний насныханд тийм их түгээгүй байл л да. Тэгэхээр яг хуу сүүлийн үед ягаад хүчтэй байгааг нь ойлгож ийн гэхээр жишээ нь Америк нэгдсэн улсын зах зээл дээр бол одоо юу гэдэг Японы ч юм уу Солонгосын энэ соёл бол маш хүчтэй орж ирж ирснийг бол харж исэн. Тухайн үед бол одоо юу гэдэг тэнд байгаа одоо хэрэглэгчд бол маш өндөр үнээр одоо юу гэдэг зүгээр л нэг юм түлхүүрний осор цуглуулагч гэдэг юм уу те. За энийг нь одоо нөгөө хөгжмийг нь бас худалдаж явах те. Яг одоо энэ хөө Spotify ч гэдэг юм энэ хөө платформудаар бол маш өндөр хэмжээний таталттай байдаг ч юм уу. Энээс нь харахад бол мэдээж энэ соёл бол мэдээж дэлхийд даяар маш сайн төвж байна. За тэгээд ялангуяа бүр залуу үеийнхэн бол үүнд бол маш их одоо тийм одоо маш их дуртай орж байгаа ийм нөхцөлийг бол харж байгаа учраас за үүнтэй холбоотойгоор бас нөгөө компаниудын хувьцааг нь харддаг л да. Тэгэхээр яг энэ хүү компаниудын хувьцаа үнэлгээ бол бас өндөр болоод яваад байгаа нь бол мэдээж дэлхийн техник бол сонирхлыг татж байгаа ийм нөхцөлийг бол харуулж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр Demon Slayer одоо яг яагаад бүр дэлхийн нийтийг хамарсан юм үзэгдэл болов гэдэг талаар одоо бид ярихаас илүүтэй одоо анимын туршлагатай үзэгч за cosplayer үнтэй ярих нь одоо зүйтэй болов гэж бодоод бид өнөөдөр нэгэн зочныг өрсөн байгаа. Энэ бол хувьсгал. За хувьсгалын хувьд маань 2007 оноос аним үзэж эхэлсэн. За тэгээ сүүлийн 6 жилийн турш яг ийм cosplay чиглэлээр ажиллаж байгаа. Өөрөө болон одоо яг хүмүүст яг ийм хувцас хэрэглэл хийж байгаа. Тэгэхээр өглөөний мэнд. Өглөөний мэнд. За цаг гарга хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Оржорчсон танад ийс баярлалаа. За тэгэхээр хамгийн ихний асуулт бол за аним бас сайхныг хүртэл за тэр дундаа яг Японы одоо соёл хэмжээнд хязгаарлагддаг тийм соёл байсан тий. За тэгэнгүүт саяны энэ одоо Demon Slayer-ийн амжилтыг харахад за түрүүнд дурсан судалгааны бас тоонуудыг харахад энэ бол аль хэдийн дэлхийн нийтийн хэмжээг одоо хамарсан юм үзэгдэл болчиход байна. Тэгэхээр энэний цаана ер нь яг ямар нууц байна? Яг туршлагатай яг үзэгчийн хувьд cosplayer-ийн хувьд юу гэж хардаг вэ? За миний харж байгаагаар бол cosplay одоо энэ
үүссэн шалтгаан нь ерөөсөө анимаас гаралтай. За энэ аним яаж н дэлхийд даяар тэр зам Европ, Аз энэ хоёр олон төвд ингээд илүү алдартай хүмүүсийг community хүмүүсийн нөгөө сонирхлоороо нэгдэх ийм community-г хамгийн гол нь үүсгэж байгаа. Хүмүүс чинь альва нэг юмд хариалагдах цаанаасаа төрөлхийн инстинкттэй байдаг. Тэр нь энэ аним гэдэг зүйлийг үзэнгүүт би ч вэ Европт байгаа ямар нэг хүн ч вэ хоорондоо анимаараа хоорондоо ойлголцож. Чи энэ туртай минь би энэ туртай минь гэдгээр ойлголцоод дэлхийн хаач таарсан чи Demon Slayer үздэг юм уу? Би ч гэсэн дуртай шүү. Тэгээд энэ хүмүүс хоорондоо сонирхлоороо нэгдээд бас энэ community гэдэг зүйлийг үүсгэдгээр хамгийн том давуу тал нь болоод байгаа. Дэлхийд даяар тарах. Өнөөдөр жишээлбэл яг ямар дүр тойрч ирсэн бэ? За миний энэ хийсэн дүр маань болохоор Demon Slayer-ийн Gyutomyaka гэдэг усны арга барилтай тийм дүр байгаа. За дараагийн сонирхолтой асуулт юу вэ гэхээр чөтгөрийн ангуучийн амжилт дэлхийн хэмжээнд яг анимын байр суурийг ер нь яаж өөрчилсөн гэж бодож байна? За энэ маань болохоор одоо анимын хөгжлийнхөө үе шатанд за энэ шонын аним буюу одоо өсвөрийн үеийн залууч өсвөрийн хүүхдүүдийн үздэг шонын гэдэг аним одоо энэ салбарт 2020 оноос хойш ингээд тесрэлт хийгээд илүү ороод яагаад вэ гэхээр бидний үздэг байсан одоо Naruto, One Piece гэдэг анимууд маань болохоор ингээд гол дүрээ маань баатар нь зөвхөн ингээд бүх зүйл нь сайн сайхны төлөө ингээд тууштай тэмцээр ирдэг ийм дүрүүд байгаа. За тэрнээс хойш 2010 оноос хойш Attack on Titan гэдэг аним гарч ирснээр одоо гол дүрийн баатар маань дандаа ийм сайн байх албагүй байна. Ийм нөгөө үзэгч чинь ингээд муу дүрт дурладаг байсан дүрүүд маань Demon Slayer-ийн дүрүүдийг хараад эргээд энэ одоо анимынхаа энэ сайн дүрүүд рүү ингэж эргэж орж дурлаад эхэлж байгаа. За үүнээс цаашгаа ингээд энэ бол нөгөө шонон анимынхаа одоо 2020 оноос хойш хийсэн ингээд шинэ үеийнх нь хувьсэл болоод ирж байгаа. За энээс хоошгоо Chainsaw Man, Jujutsu Kaisen зэрэг олон алдартай анимууд ингээд араараас төрөө гадарч байгаа. Тэгэхээр зөвхөн Demon Slayer-ээр бас ингээд яг дэлхийн нийтийг хамарсан юм үзэгдэл боллоо гэж бас хэлгээд бас өрөөсгөл байх тий. Энд чинь ингээ анханасаа ингээд маш олон жилийн хугацаанд ингээ урт хугацаанд энэ явж байгаа зүйл. Тэгэхээр яг за Азийнхан бол ингээд бид өөрсдөө мэдээд байна. Ерөнхийдөө адилхан Азууд учраас ерөнхийн соёлыг ойлгоод байна. Тэнгүүт барууныхан ч одоо шал өөр соёлд өссөн, шал өөр хүмүүс байгаа штэ. Тэгэхээр тэднийг татах яг гол онцлог нь юу байгаа те? За баруунуудын үздэг анимнаас үздэг одоо картун буюу анимашн хоёр аним болон картун хоёр ч ер нь бол утгын хувьд бол адилхан. Гэхдээ ерөөсөө яагаад ялгаатай байна гэхээр хамгийн анх анимыг энэ Европод дэлгэрүүлсэн гол шалтгаан нь Astro Boy буюу энэ том нүдтэй ийм маш том cute том нүдтэй ийм дүр ингээд супер баатрын дүр гад ирж ангууд нөгөө европчуудын анх ингээд үздэг байсан юм Бэтмен ч юм уу, Супермен ч юм уу ийм том боди биетэй ийм хүчрхэг дүрүүдээс илүү ийм cute мөртлөө хүчрхэг ийм дүр гараад ирэнгүүт европчуудын нөгөө анхаарал нь илүү ингэ татагтаад ийм cute мөртлөө ийм супер баатар байж болох юм байна гэсэн тэр үзлээс юу нэгээд европчууд анх энэ аним руу ингэж төлхөө орж ирсэн байгаа. За тэгээд тэрнээс хойш одоо жишээ нь Sailor Moon гэдэг одоо ийм нөгөө нэг хөөрхөн октоодтэй дүрүүд маш cute маш ийм үзэсгэлэнтэй ийм хүчрхэг дүрүүд гараад ирэхээр нөгөө октод эмэгтэй хүмүүс ч гэсэн ийм гой супер байж болд юм байна гэдэг ийм хандлага гарч ирж байгаа. За тэгэхээр цаг гарган хүрэлцэн ирж манай студид ярилцсан танд маш их баярлалаа. Цаашдынх нь одоо косплейийн ажилд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр үргэлжлүүлээд макро эдийн засгийн мэдээ рүү орцгоё тий. За би тэрний өмнө нэг асуудал ярьчих. Яг одоо Demon Slayer-тэй холбоотойгоор энэ хүү одоо франчайзыг эзэмших Sony компани бол өнгөрсөн 7 дугаар сараас хойш бол одоо маш хүчтэй эрэлттэй болж ирсэн. За энэ юутай холбоотой гэдэг юм гэхээр тэрхүү нөгөө нэг худалдаж авж байгаа зарж байгаа тэрхүү volatility гэж хэлж байгаа. Хүмүүсийн сонирхол бол аягүй их болсон байгаа. Тэгэхээр сая надад бас яг шууд мэдрэгдэж байна л да. Энэ шинэ анги гарсан учраас одоо тэр 7 дугаар сард ийм хэмжээний бас өсөлт орсон юм байна. Ийм одоо хүмүүсийн сонирхол орж ирсэн юм байна гэдэг нөхцөлийг бол харж болохоор байна тий. Тэгэхээр за энэ 7 хоногт ерөнхийдөө макро эдийн засгийн нөхцлүүд ямар байгаа. За түүнтэй холбоотой бас чухал гарсан мэдээллүүдээс дурдъя л та. За мэдээж одоо макро эдийн засгийн хамгийн томоохон нөлөөлөгч хүчин зүйлсүүдийн нэг болох за
ойл байгаа. За ойл бол дэлхий дээр одоо юу гэдэг яг ийм хүүтний удирдал руу шилжиж явах цаг мөчтөр бол үн одоо өсч идэг ийм нөхцөлийг бол бүрдүүлдэг. Тэгэхээр юун дээр бүгдээрээ чарт зураглал дээр ямар ч гэсэн US ойлын бол хөдөлгөөнийг бол харъя. За бидний энэ хүү харж байгаа дэлгэцэн дээр бол ерөнхийдөө 2023 оноос хойшоогоо бол тасралтгүй унааны тренд явж байгаа гэдэг нөхцөлийг бол харж болохоор байгаа. За өнөөдрийн байдлаар бол US oil буюу за VTI oil дээр бол 61.73 долларын үнэлгээтэй байж байгаа. Тэгэхээр нэг өдрийн дотор бол яг хуу OPEC-с гаргасан мэдээллээс болоод газрын тосны үнэлгээ бол 1%-аар бол ерөнхийдөө бас өөрчлөгдлөө. За тэгэхээр OPEC бол ямар ч гэсэн хүүтний удирдал хийж байгаатай холбоотойгоор бол яг энэ эрчим хүчний салбарыг дэмжих үүднээс бол өөрсдийн гарцыг бол 1%-аар нэмэгдүүлнэ. За ингээ 11-р сард бол 1.3% буюу 137 мянган баррел нефтийг бол нэмж үйлдвэрлэхээр болж байгаа. За энэ бол мэдээж ойл буюу за яг үндсэн гол одоо энергийн хөдөлгөгч хүчин зүйлд бол энэ эерэг нөхцөлийг бол бүрдүүлж байгаа. За үүнээс цаашаага бол мэдээж эрчим хүчний салбар дээр бол бас нөлөөллүүд орох нь бол дамжиггүй. За гэсэн хэдий ч бол 23 оноос хойшоо үний одоо энэ хүү унааны тренд явж байгаа нөхцөл бол өөрчлөгдөөгүй байгаа. Ямар ч гэсэн бид нар энэ хүү өглөөнийхөө нэвтрүүлгээр бол бид ямар ч гэсэн энэ чухал мэдээллүүдийг бол байнгын хараад явна гэдгээ бол одоо хэрэг үзэгчдтэй бол амлаж байна. За ингээд үүнээс гадна бас нэгэн томоохон зүйл болоод байгаа. За энэ бол крипто зах зээл. За крипто зах зээл буюу за өчигдөр бол биткойн бол ойролцоогоор 125 мянган босхийг давснаар за өмнөх байсан энэ хүү all time high гэж хэлдэг. Хамгийн өндөр үнийн түвшингөө бол эвдээд байж байгаа. Тэгэхээр яагаад ийм нөхцөл бас бүрдээд байгаа талаараа бас илүү сонирхолтой болж эхэлж байна л да. Сүүлийн үед бол яг энэ хүү гарч байгаа макро мэдээллүүд бол өөрөө орчин бол өөрөө маш сайжирч байгаа. За үүнээс гадна яг энэ зах зээл дээр бас нэлээдгүй том тоглогчд ордог энэ хүү Америкийн нэгдсэн улс бол өөрөө хууль эрх зүйн орчин талаасаа бол крипто дээр бол нэлээдгүй эерэг нөхцөл рүү бол шилжсэн. За үүнээс хамаарад бол бас зах зээл дээр бас томоохон өсөлтүүд орж ийнэ гэж бол харж явах шиг байна. За өнгөрсөн 9-р сарын 18-нд босон тэрхүү холбооны нөөцийн сангийн хурлаар за interest rate буюу бодлогын хөвөг бол ерөнхийдөө тэг зүүнний 25%-аар буулгасантай шууд холбоотойгоор крипто зах зээл дээр бол одоо өсөлт орж ирж байгаа гэж харж болохоор байна. Тэгэхээр энэ талаар бас бид илүү зочинтой ярилцахаар бас зочин урьсан байгаа. Тэгэхээр бидний зочин болвол Nomad DAO-гийн үүсгэн байгуулагч за community байдаг. За крипто сонирхогч Золбоо бол бид нартай Zoom-ээр холбогдохоор ирсэн байна. Сайн байна уу Золбоо? За сайн байна уу өглөөний мэнд. За өглөөний мэнд өргөе. За тэгэхээр танаа одоо яг энэ хүү бас томоохон өсөлтүүд ороод байна л да сүүлийн өдрүүдэд. Тэгэхээр энэ яг юутай холбоотойгоор ийм томоохон өсөлт ороод байна. За ер нь бол цаашдаа бид энэ зах зээлийг юу гэж харах талаар бид өөрөөс чинь мэдээлэл авах сонирхолтой байна л да. За баярлалаа. За ямар ч хэсэг ихний хэлжинд урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд маш сонирхолтой сэдвийг таад хөндөж байгаа юм байна. Яг ч өнөөдөр дэлхийн нийтийн анхаарал бол яг энэ за мэдээж альт гэдэг юм түүхэн идрүү хандж байна. За хоёрт бол крипто руу тэр дундаа биткойн гэдэг асет руу анхаарал хандж байна тийм. Тэгээд өчигдөр хийсэн all time high гэдэг ханшаа эвдлээ. За одоо өнөөдрийн байдлаар яг одоогийн байдлаар ч $124 мянган доллартай байж байна тийм. 2.5 триллион долларын маркет кап төлөвч. Тэгээд олон хүчин зүйл нөлөөлж байна л да. Энэ дээр өсөлт үйлдвэр сая өөрөө ч гэсэн хэллээ. Хамгийн ихэд бол мэдээж нөгөө макро эдийн засгийн нөхцөл байдал энэ өнгөрсөн сард холбооны нөөцийн сангийн хүү бууруулсан шийдвэр бол мэдээж нөлөөлж байна тийм. За үүнээс гадна бол энэ зах зээлийн хүлээлт гэдэг зүйл байж байгаа тийм үү. За одоо энэ 12 сард дахиад хүү бууруулж болохоор юм байна. За үүний дараа 25 онд бол 26 онд ч юм уу тодорхой хэмжээнд хэд хэдэн удаагийн хүү бууруулалтуудыг бол авах юм байна. За энэ нөрөө зах зээлийг бол хэлэх юм байна гэдэг хүлээлт бол ихэд байна. Макро эдийн засгийн талаас. За хоёрт бол хамгийн гол зүйл бол бидний safe haven гэдэг нэртэй тийм. Энэ хөрөнгө оруулагчдын хувьд бол аюулгүй asset гэдэг зүйл рүү зогтож явж байгаа. Тэгээд одоо энэ нөхцөл байдал яг нөгөө геополитикийн болон улс төрийн нөхцөлөд тодорхойгүй бос байдлаас шалтгаалаад хөрөнгө оруулагчид болон иргэд бол арилжаачид бол энэ safe haven гэдэг asset руу шилжиж байгаа. Тэгээд мэдээж энэ алтны ханшийг харахад л бидэд ойлгомжтой харагдаж байна. За яг үүнтэй адилхан биткойн бол өөрөө digital gold гэж нэрлэгддэг. Тэгээд биткойныг гэсэн тодорхой хэмжээнд энэ доллараас зайлсхийж энэ тодорхой бос байдлаас зайлсхийх
нэг хөрөнгө оруулалтыг хэлбэр болгож байна л да. Тэгээд эдгээр мэдээж маш их нөлөөлж байгаа. За нэмээд нөгөө global adaptation, mass adaptation гэж ярьдаг. Ер нь бол томоохон аж ахуйн нэгжүүд, институцууд, за whale-үүдтэй за мөн ингээд арилжаачид арт иргэд хүртэл биткойныг бол өөрсдийн нөөц болгож явж байгаа. Энэ шилжилт бол маш их явж байна. Тэгээд эдгээрээс холбоотой бол мэдээж биткойн бол тасалдах өсөж байгаа гэж харж байна. За яг хөө техникэд бас нөгөө October гэж нэрлэгддэг те. Одоо энэ сар бол биткойны хувьд хамгийн одоо bullish байдаг сар шүү дээ. Маш их өсөлт үзүүлдэг. Тэгээ техник талаас гэсэн бас тодорхой нөхцөлүүд нь бол үүсчихэд байж байна. Тэгэхээр яг биткойн өсөж байгаатай холбоотойгоор дагаад бас нэг юм нөхцөл яригадаад байдаг л да. Altcoin season гэдэг те. Altcoin season гэдэг ойлголт яг юу юм бэ? Энэ бол одоо ямар нөхцөлд ирдэг гэдэг талаар та мэдээлэл өгөөч. Энэ бол мэдээж нэг хүмүүс их ярьдаг үг л дээ. Би бол нэх altcoin season ирлээ. Altcoin season одоо удахгүй ирэх чинь гэж сонирхол бол байдгүй. За яг өнгөрсөн түүхэн датаг харах юм бол магадгүй биткойны доминанс гэдэг чарт байгаа тийм. Биткойны доминанстай холбоотой за биткойны доминанс жил 45%-аас доош орж ирлээ ч гэдэг юм уу. Эсвэл эргээд биткойны этериумтэй харилцаа, биткойны солонотой харилцаа, биткойны бусад алткойнуудын маркет каптай харилцааны чартнаас шалтгаалаад энэ чартн дээр хүчтэй уналт өсөлтүүд гарч байгаа бол энийг бол ер нь алткойнууд алт season гэж нэрлэдэг ч үгүй юм. Тийм зүйл бол явж байгаа. За би зүгээр ингэж харж байгаа. Хувийн зүгээс бол алт season гэхээсээ илүү одоо ерөөсөө л ямар asset хамгийн үнцэнтэй байна, ямар asset хамгийн их хэрэглэгчтэй байна, ямар asset хамгийн их ирээдүйтэй байна. Тэр asset бол тасралтгүй өссөөр байгаа. За одоо ингээд энэ өнгөрсөн 2025 он зарим өсөлтүүдийг харах юм бол 5-аас 10 дахин өссөн алткойнууд хүртэл маш олон байгаа байхгүй юу? Маш олон байгаа да тий. Биткойноос outperform хийсэн. А биткойн бол яг яалтчгүй өөрөө хүчтэй байна тий. Одоо ингээд JP Morgan-аас гэсэн сая өчтөр уржигдэр хэлж ихтэй. $165,000 байхад бол боломжтой. Энэ ханшийг бол бид нар алтны ханшийн хөдөлгөөнтэй уялдуулаад харж байгаа гэдэг ч үгүй юм. Тэ? Debasement trade гэдэг ийм арилжаа бол явж байна гэд. Мэдээж биткойн өөрөө хамгийн нөгөө demand нь хамгийн өндөр байгаа учраас биткойны өсөлт бол хангалттай байна. За үүнийгээ дагаад биткойноос илүү өсөж байгаа asset-ууд маш олон байгаа. Эдгээр бол тухайн бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалаад илүү сайн өсөж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг ямар бүтээгдэхүүн тэгэхээр яг алт season гэж бид хүлээхээсээ илүү аль төслүүд ямар зүйлийг бүтээгдэхүүнийг бид нар санал болгож байгаа юм бэ? Аль төсөл илүү ирээдүйтэй юм бэ? Тэ? Аль төсөл илүү их орлоготой юм бэ? Түүнийг бид нар хараад зах зээлийнхээ нөхцөл байдал одоо нөгөө энэ юу гэж ярьдаг те мета гэж ярьдаг тийм үү? Ямар зах зээл ямар төрлийн төсөлд илүү хүмүүсийн анхаарлыг хитэж байгаа юм бэ? Ирээдүйтэй юм бэ? Тэр төслүүдийг барьж аваад явах юм бол илүү сайн биткойноос ядаж нэг давсан тийм өсөлт үзүүлж болох боломжтой байх гэж бодож байна да. Тэгэхээр би таныг судлаач хүний хувьд бас нэг зүйлийг асуумаар байна л да. Шууд л асуучих. За ер нь биткойн $150,000 хүрэх боломж байна уу? Би бол за нэгт бол би бол судлаач биш. Гэхдээ би бол мэдээ судалгаа хийгээд арилжаа хийдэг хүн байгаа. За 100 яг тайж гисэн санхүүгийн хүмүүс мэдж байгаа байх. Ямар нэг asset-ийг бол $100 болно гэж хүлээх нь бол утгагүй зүйл тийм үү? Энийг одоо яаж хүлээх вэ? Магадгүй тодорхой аргачлалаар харьцуулдаг ч үгүй юм уу? Түүхэн датан дээр үндэслээд боддог ч үгүй юм уу? Юмнууд бол байгаа. А зүгээр $150,000, $130,000, $200,000, $1 сая гэх мэтчлэн маш олон таамаг л өгдөг. Түүхээ хэлсэн JP Morgan гэдэг энэ компани биткойныг $165,000 болох боломжтой байна. Өнөөдөр undervalued байна гэж жишээлбэл үзэж байна тийм үү? За крипто болон энэ арилжааны чиглэлээр хамгийн том судалгаа энэ техниклийн судалгаа гаргадаг Ali Charts гэдэг аккаунт байдаг. Энэ чарт жишээлбэл $130,000 бол саях боломжтой байна гэдэг хэдхэн хоногийн өмнө оруулж ирсэн. Одоо $130,000 нь бол нөхөд ирсэн ч үгүй юм уу. А бүр Coinbase-ийн зүгээс бол 2030 он гэхэд $1 сая хүрэх боломжтой ч гэдэг юм уу. Янз бүрийн юмуд байна л да. Тэгээ би бол зүгээр 150,000 ханшийг бол мэдэхгүй байна. Энэ бол мэдээж нэг seasonal effect одоо өөр macro effect тэгээд тодорхой хэмжээний technical нөхцөл байдлын маш олон зүйлээс шалтгаалаад ханшуул өсөөд явна. За correction орж ирээд явна. Би том зургаар харахад бол биткойн бол тасралтгүй энэ түүхэн датаг харахад бол тасралтгүй өссөөр байгаа тийм тасралтгүй өссөөр байгаа. Бид нар зүгээр энийг нөгөө одоо компаниуд хүртэл биткойны ч юм уу digital asset treasury гэж DAT гэж нэрлэгдээд байгаа тийм криптогоор өөрсдийнхөө хөрөнгөний нөөцийг бүрдүүлдэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр бол
суур талаасаа бол өсөх бүх нөхцөл нь бол угаасаа хангагдсан байж байна. Урд урдныхаасаа түүхний ямар ч үеэс илүү буулж болсон л байж байна биткойн дээр. Тэгэхээр тасралтгүй өсөх бах. За 150 мянга гэдэг ханшийг бол одоо тэр бол ойлгож байна шүү дээ. Одоо маргааш нөгөөдөр ч 150 мянган доллар болцсон байхыг бол үүсэхгүй. Зүгээр бид нар энэ дунд тодорхой хэмжээнд судалгаагаасаа хийгээд аюулгүй арилжах хэрэгтэй. За тэгэхээр маш сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа гэж болсон баярлалаа. За үүн дээр бас нэмээд нэг хэлхэн зүйтэй байх л та бид нар нөгөө биткойн доминанс буюу за нийт зах зээлийн хэмжээг одоо хэдэн хувьд нь биткойн эзэмшиж байгаа, эзэлж байгаа вэ гэдэг одоо нөхцөлийг хардаг. Тэгэхээр яг өнөөгийн байдлаар бол нийт биткойны ойролцоогоор 60 нийт крипто зах зээлийн 60 орчим хувь нь биткойн явж байгаа. Тэгэхээр альткойн сизон гэж хэлээд байдаг ойлголт маань юу юм гэхээр энэхүү биткойн дангаараа яг энэ крипто зах зээлийн эзэлж байгаа хувь багасхыг ерөнхийдөө альткойн сизон гэж нэрлэдэг. Гэхдээ яг зарим шинжээч нарын хувьд бол энэ удаадаа бол альткойн сизон гэдэг ойлголт байхгүй ч гэдэг юм уу те. Нөгөө өмнөх шиг мем coin гэдэг ойлголтууд бас байхгүй байна гэж бас нэлээдгүй шинжээчд дүгнжил байна л да. Ширмд болоход бас манай Unread-ийн сони 58 дахь дугаар маань яг энэ крипто зах зээлтэй холбоотой дугаар хийгдсэн байгаа. Буюу одоо өчигдөр болсон биткойны ханш $125 мянган төрсөнтэй холбогдуулан бид шинэ дугаараа бэлтгэсэн. Тэгэхээр тэр дугаараас маань бас хэрэгтэй мэдээллүүдийг ялангуяа 2025 он гарснаар крипто зах зээл болсон онцлог үйл явдлууд ялангуяа одоо өнөөдрийн саяны ярьсан зүйлүүдэд яг яагаад яг юу нөлөөлөв гэдэг талаар бид илүү тайлбарлах гэж хичээсэн байгаа. Тэгэхээр та бүхэн манай 58 дахь дугаарыг шивтээ уншаарай. За өргөжлүүлээ хоёлаа өнөөдрийн онцлог мэдээллүүд рүү орцгоод. Тэгэхээр хамгийн ихний мэдээ бол хүн төрөлхтний хамгийн нэр хүндтэй шагналуулах Нобелийн эзэд өнөөдрөөс эхлээд зарлагдчихж байгаа. За тэгэхээр хамгийн одоо Нобелийн шагнал гардуулах үйл ажиллагаа маань Шведийн нийслэл Стокгольм хотод жил бүр зохион байгуулагддаг. За тэгээ хамгийн ихний гардуулах шагнал бол төрөл нь бол физиолог бангаах ухаан байгаа. Тэгэхээр манай Тэнгэрлэг бас энэхүү дамжуултыг ер нь ингээд 6 төрөлд хийгддэг энэхүү шагнал гардуулах үйл ажиллагаа бас шууд дамжуулахаар байгаа. За тэгээд бусад төрлүүд нь бол физик, хим, эдийн засаг, уран зохиол, их тайван гэсэн ийм 6 төрөлд жил бүр шагнал гардуулдаг байгаа. За Нобелийн шагналын тухай товч танилцуулахад динамитыг бүтээсэн Альфред Нобель гэсэн эрдэмтэн маань хүн төрөлхтний бүтээн босгож байгаа хөгжил дэвшлийг зүй ёсоор үнэлэх хэрэгтэй гэж үзсэн байдаг. За тэгээ улмаар насан эцэслэх үедээ тэдгээр эрхмүүдийг хүндэтгэхийн тулд 9 сая Америк долларыг гэрээсэлж үлдээсэн байдаг. За ингээд Альфредийн хүслийн дагуу 1901 оноос өнөө хүртэл Нобелийн шагнал гардуулах ёслыг зохион байгуулж байгаа. За тэгээ Нобелийн шагналын бусад одоо томоохон одоо Оскар ч юм уу, Эмми ч юм уу бусад одоо төрөл салбарын томоохон шагналуудаас ялгарч байгаа нэг зүйл нь одоо яг шагналын эзэн тодрох хүртэл ямар хүн нэр дэвшиж байгаа, за ямар төрлөөр судалгаа хийгдсэн, туршилт хийгдсэн талаарх мэдээлэл огт бүр олон нийтэд байдаггүй. Бас үүгээрээ бас Нобелийн шагналын нэг одоо ялгарх онцлог байдаг. За дараагийн мэдээ. Тэгэхээр дараагийн мэдээ бол 2025 онд Хятад улс ерөнхийдөө энэхүү нүрсгчлийн ялгаруулалтыг бол бууруулна гэдгийг бол зарлж байна. За энэ оноос эхэлж гин гэж ойлгож болно. За урд хойчод бас мэддэггүй мэдээллийг Ши Жинпин бас хүргэлээ л дээ. Тэгэхээр энэ яг юу юм гэхээр Хятад улс өмнө нь бол яг өөрсдийн энэхүү нүрсгчлийн өндөр байгаа гэдэг дээр бол одоо мэдээж хүлээн зөвшөөрдөг гэсэн дэч бол энэ дээр яг бууруулах яг тодорхой алхмыг бол бас зарлж байсангүй. Тэгэхээр энэ удаагийн мэдээлэл дээр юугаараа онцлог сонирхолтой байна гэхээр 2035 он хүртэл Хятад улс бол 7-оос 10% хүртэл ерөнхийдөө өөрсдийнхөө нүүрсчлэнхийг бол бууруулна гэдэг амлалтыг олон улсад бас өглөө. За ингээд харах юм бол мэдээж Хятад улс бол одоо эргээд энэ хүү сэргээгдэх эрчим хүч рүү бол одоо зорино гэдгээ бол одоо тайлбарлаж хэлж байна гэсэн үг. За нөгөө талд Америк нэгдсэн улсыг харах юм бол одоо нөгөө Парисын хилцлээс гарсан ч гэдэг юм уу те илүү өөрсдийнхөө уламжлалт тэрхүү энергийн системийг бол бид нэр дэмжин газрын хий одоо газрын тоос те нүүрс гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг эргэн сэргээж одоо бид нар бас энэхүү энерги их үүсвэрөө болгоно гэдэг бас мэдээлэл өгчсэн шүү дээ. Тэгэхээр Хятад улс бол энэ дээр илүү стратегийн тоглолт хийлээ гэж бас шинжээчд тайлбарлаж байгаа. Учир нь бол урд нь ерөөсөө энийг хүлээн зөвшөөрдөггүй байсан ийм одоо өндөр хэмжээгээр бууруулна гэдэг амлалтыг өгдөггүй байсан улсын хувьд бол Америк нэгдсэн улс эсэргээрээ уламжлалт зах зээл рүү явж байхад бол эргээд сэргээгдэх эрчим хүчийг бол дэмжихээр бол зарлж байгаа нь бол маш сонирхолтой байлаа. За ингээд нийт 35 он гэхэд бол нийт одоо энергийнхаа энэ эрчим хүчний их үүсвэрийг бол 30-аас дээш хувийг энэ сэргээгдэх эрчим хүчний салбараас одоо авна гэдгийг бол бас зарласан байж байгаа. Энэ бол нэлээд бас сонирхолтой. За үүнийг дагаад бол одоо юу гэдэг
хөрөнгөний зах зээл дээр энэ хүү сэргээгдэх эрчим хүчний компаниудын үнэлгээ өсгөж гэдэг юм уу. За эсвэргээрээ нөгөө талдаа яг энэ хүү уламжлалт гэж хэлээд байгаа. За нүүрс, газрын тос, газын салбарууд дээр бас эргээд үнэлгээ буурах гэдэг юм уу. Ийм нөхцөл байдал бас эхэлж байна л да. Тэгэхээр энэ ерөөсөө ийм циклээр явдаг зах зээлийн хөдөлгөөнүүд орж ирж идэг. За жишээ нь 2024 оны 11-р сарын 4-нд яг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул болсны дараагаар бол Трампын барьдаг үзэл баримтлалыг ойлгож байгаа хүмүүс ерөнхийдөө энэ хөө сэргээгдэх эрчим хүчний салбар дээр маш одоо сөрөг хандлагатай болоод ирсэн. Өөрсдөндөө байгаа тэрхүү хувьцааны нэгж хувьцаануудыг зардаг ч юм уу. Эсвэл бол бүр шорт арилжаануудыг эхлүүлсэн ийм тохиолдлууд гарч байгаа. Тэгэхээр ер нь бол ямар бодлого баримтлахын ямар нам явж байгаа гэдэгтэйгээ холбоотойгоор бол энэ хүү асуудлууд шийдэгдэж идэг. Тэгэхэд хятад бол яг энэ дээр тоглолт хийлээ гэж бол бас нэлээд олон улсын хэвлэл мэдээллүүдээр бол гарч байна. За дараагийн мэдээ бол entertainment салбартай холбоотой мэдээ байгаа. Ягийн хувьд Taylor Swift сонсдгоо. За сайн бол мэдгүй. Гэхдээ ямар ч гэсэн маш алдартай, маш амжилттай яваа гэдгийг нь бол харж байгаа тийм. Тийм яг энэ цаг үеийн бас топ уран бүтээлчдийн нэг байгаа. Тэгэхээр Taylor Swift-ийг 12 дахь удаагийн бие даасан цомгоо гаргасан. За нэр нь The Life of a Showgirl гэдэг нэртэй. За тэгээд өчигдрийн байдлаар бол 2.7 сая хувь борлуулагдсан байгаа энэ цомог. За тэгэхээр захин орчин ч гэсэн ер нь амжилт гаргаж байгаа. Spotify, Apple Music-ийн төвөндөх нэг өдөрт хамгийн их тоглогдсон ийм цомогт тооцогдож байгаа. За тэгээд Хойд Америкийн бокс офисын мөнд хэрэгүүлсэн байгаа. За түүний 3 өдрийн турш тусгаалаа хүргэж байгаа The Official Release Party of a Showgirl нэртэй 89 минутын урт баримтат кино бас олон анхаарлыг татж байгаа. За энэ кино маань одоогоор 30 сая долларын орлого олоод байгаа. За уг бүтээлд ер нь бол цомог нь яаж бүтсэн, за хаана цацагдаагүй байгаа бас шинэ видео бичлэгүүд бас багтсан гэдгээрээ бас ийм нөхөө баримтат киног одоо онцлог болгож байгаа юм байна. За дараагийн онцлог мэдээ юу вэ? Тэгэхээр дэлхий дээр бас яг энэ хүү EV сектор буюу цэглэхэн автомашины салбар иргэн сэргэж байгаа ийм мэдээлэлүүд гарч ийн л да. За бидний харсан датан дээрээс харах юм бол за Tesla компани бол яг энэ 3 дугаар улиралд бол ойролцоогоор 451 мянган машин ямар ч гэсэн нийлүүлсэн гэдэг мэдээлэл гарлаа. За энэ бол одоо өмнөх жилүүдээс бол нэлээдгүй өндөр хүлээлтээс давсан ийм үзүүлэлт боллоо. За ингэснээр бол энэ жилдээ нэг жилээр наваад үзэх юм бол Tesla компанийн хувьд бол ойролцоогоор 43% бас компанийн үнэлгээний өсөлтийг бол үзүүлсэн байж байгаа. Энэ өөрөө юуг илэрхийлээд байгаа юм гэвэл нэг хэсэг бас яг энэ цэглэхэн автомашины салбарыг бол бас уналтанд орлоо, маш олон өрсөлдөгч нөртэй боллоо. За энэхүү тэргүүлэгч компаниуд бол зах зээлийг хуваах юм байна гэдэг ийм таамаглал байсан бол Tesla компани бол үүнийг эвдснээр бол бас онцлог боллоо. За үүнийгээ дагаад бид нөгөө өмнөх нэвтрүүлэг дээр Elon Musk бол 500 тэрбум долларын хөрөнгөтэй боллоо гэж бас ярьжсэн шүү дээ. Тэгэхээр энэтэй бол шууд холбоотой байх нь ямар хөө хэмжээний машин борлуулж ийн хүлээлт нь хэр байсан. За тэрийг давж байгаа нөхцөл байдлууд бол одоо яг тэрхүү эзэмшигчийн бас үнэлгээг бас нэмэгдүүлээд байна л да. Тэгэхээр Tesla компани хамгийн гол одоо өрсөлдөгчөөр нэрлээд байгаа. За өнгөрсөн жилүүдэд бас яг энэхүү delivery буюу одоо нөгөө зарсан тоогоороо бас давж гараад байсан BYD компанид бол эсрэгээрээ жоохон нөхцөл байдал хүнд бол эхэллээ. За 3 дугаар улирлын тайлангаар бол 393 мянган ширхэг автомашиныг бол одоо нийлүүлсэн. За үүнээс нь энэ хүү мэдээлэл нь бол өнгөрсөн жилийн 3 дугаар улиралтай харьцуулахад бол 6% буурсан гэдэг мэдээлэл гэж байгаа. За тэгээ BYD дээр бас нэг онцлог давуу тал байдаг. Тэр нь юу юм гэхээр хайбрид машин хийдэг. За хайбрид машин хийж байгаа учраас бензин болон за цэглэханаар ажилладаг энэ хүн машинууд нь илүү одоо зах зээл дээр илүү хүмүүс хэрэглэхэд таатай байна гэдэг мэдээлэлтэй байдаг. Учраас ер нь бол BYD-ийн борлуулалт тоогоороо бол одоо Tesla бол даваад байдаг. За Tesla бол мэдээж 100% цэглэхэн автомашин учраас бол яг хэрэглээнд бас бүр нэвтрэхэд зарим тохиолдолд хүндрэлтэй гэж үздэг. Тэгэхээр BYD-г одоо Tesla-тай харьцуулаад байдаг нь бол яг цэвэр цэглэхэн автомашинаараа харьцуулах юм бол мэдээж Tesla-гийн хэмжээнд бол хүрэхгүй байгаа. За ингээд нийт одоо борлуулалт буюу тэрхүү хайбрид системийг хөгжүүлж байгаагаараа нийт борлуулалт нь гэж үзэх юм бол бас даваад идэг ийм тохиолдлууд байж байгаа. Тэгэхээр энэ дээр бас яг энэ хөрөнгө оруулалтын салбар дээр хүмүүс нэлээдгүй бас андуураад идэг, андуурл үүсээд идэг. Тэр нь бол нөгөө дан ганц цэглэхэн машинууд гэдгээр нь шууд харьцуулаад байна гэж ойлгоод идэг. Тийм учраас BYD-гийн орлого зарим тохиолдолд бол яг Tesla-гаас илүү гардаг. Энэ өөрөө ямар зах зээл дээр харилцаалагдж байгаа вэ гэдэг нь маш чухал.
Хятадын зах зээл болон за Америкийн зах зээл болон Европын зах зээл те. Тэгэхээр Хятад бол мэдээж хүн ам ихтэй. За энэ дээр бол хүн ам их байгаагийн одоо учир шалтгаан нь бол тэрхүү зээлээр авах боломжууд нь бас илүү олон хүнд хүрж ийн ч гэдэг юм уу те. Тийм учраас бол зах зээл дээр илүү тоогоор борлуулагдгаа гэдэг тоо мэдээлэлүүд гардаг гэдгийг бол бас үнээр анхаарах нь чухал гэж бодож байна. За тэгэхээр сонирхолтой мэдээлэл хуваалцсанд маш их баярлалаа. Үзэгчдээ ажлын эхэн хөтөлбөрийн маань даваа гарагийн дугаарыг хөндөрлөж байна. 7 хоногийн эхэн 5 хүнд хэрэгцээт мэдээллийг бид хүргэж чадсан гэдэгтээ эргэлзэхгүй байна. Ингээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.